Загварын ертөнцийн хамгийн сонирхолтой, магадгүй таны урд нь хизээж сонсож байгаагүй тэрхүү нууцлог түүхүүдийг хуваалцдаг Азаас чанар сувагтаа тавтай морил. Энэ удаагийн дугаараар бид дэлхийн загварын ертөнцид хамгийн тод, хамгийн зоригтой бас хамгийн гашуун түүхтэй нэгэн брендийн талаар ярих болно. Энэ бол хувьсал, тансаг байдал, бас эмгэнэлт түүхийн символ болсон Versace брэнд юм. Тухайн үед Armani брэнд эхнэрүүдийг хувцасладаг, харин Versace нууц амаргуудыг нь хувцасладаг гэсэн хэл зүг гартлаа Versace брэнд шуугин тарж байв. Энэ бол зүгээр нэгэн хувцас идэлэл гэхээс илүүтэйгээр өөртөө итгэх итгэлийн дээд тунхаг юм. Бид Versace-г маш том алтлаг хий, торгон үнэтэй цамц, эсвэл Medusa-гийн логогоор нь мэддэг. Тэгвэл энэ хээ болон энэхүү лого ямар утга учиртайг та мэдэх үү? Яагаад Gianni Versace өөрийн брендийн логонд ямар ч хамаагүй нэгдэг хэлбэр төрсийг биш харин домгийн аимшигт мангасыг сонгосон юм бол Versace-гийн анхны оёдлын машинаас эхэлсэн карьерийн түүх, мөн цус урссан эмгэнэлт мөчүүд болон Versace-гийн ганц даашинз хэрхэн Google Images-ийн цэсийг зохион бүтээх шалтгаан болсон талаар энэ видеоноос дэлгэрэнгүй үзээрэй. Бичлэгний төгсгөлд таны Versace брендийг үнэлэх үнэлэмж маш ихээр нэмэгдсэн байна гэдэгт итгэлтэй байна. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Дэлхийн загварын ертөнцийн талаарх түүх, мэдээлэл авахыг хүсвэл манай сувагт subscribe дарахаа бүү мартаарай. Gianni Versace 1946 оны 12 дугаар сарын 2-нд Италийн өмнөд хэсэгт орших Reggio Calabria хотод төржээ. Түүний гэр бүл тэр үеийн жирийн л нэгэн Итали гэр бүлүүдийн нэг байв. Аав нь худалдаачин, харин ээж Франческа нутагтаа танигдсан чадварлаг ойдолчин байсан бөгөөд өөрийн жижиг атольетэй байв. Gianni-гийн энэ бүх гайхалтай авьяас хаанаас ихтэй вэ гэвэл түүний хүүхэд нас руу буцаж очих хэрэгтэй болно. Тэрээр ээжийнхаа дэргэд өсөж, давуу, торог, гар ойдол, загварын ертөнцтэй маш эрт, бараг л хилд орохдойгоо зэрэгцэн танилцсан гэхэд хэлсдэхгүй. Төсөөлөд үзтээ бяцхан Gianni хүүхэд байхасаа л ээжийнхээ ойдлын урлангийн урд тоглож, газар унсан янз бүрийн чамин давааны өөцүүдийг цуглуулад хүүхэлдээндээ хувцас хүртэл ойж өгдөг байсан гэдэг. Тийм ч учраас түүний амьдралын загварын ертөнцийн хамгийн анхны бөгөөд хамгийн агуу багш нь түүний хайртай ээж нь байсан гэдэг. Gianni багасаа ээжийнхээ яаж уран нарийн хийц хийж, ямар нэгэн энгийн даваг яаж гайхалтай урлаг болгож, тэр нэмэгтэй хүний бие дээр хэрхэн амилж, тэр хүнд ямар их өөртөө итгэл, хүч чадал бэлэглэж байгааг нүдэрээ харж өссөн гэдэг. Тэрээр 9 настайдаа анхны даашинзаа уралсан байдаг. Хожим Gianni би сургуулаас биш ээжээсээ бүхнийг сурсан хэмээн ярьсан байдаг. Гэхдээ энд нэгэн маш сонирхолтой түүх байдаг нь үндэ Gianni-гийн хувцас загвараас гадна архитектур буюу барилгын зураг төсөл судлах асар том мөрөөдлөө даган техникийн сургуульд элсэн орсон ч энэ түүний хүссэн зүйл нь биш гэдгийг хүлээн зөвшөөрөн үүнтэй зэрэгцэн ээжд нь тусламж хэрэгтэй болсноор сургуулаа орхисон гэдэг. Ээждээ туслахаар ирсэн Gianni яг л тэр мөчид өөрийн хувь заяаг нүүрэн дээр нь бэлэн ирсэн ойдол загварын ертөнцтэй бүр мөсөн холбохоор шийджээ. Түүнд ердөөл эмэгтэй хүний байглаас заяасан гоо сайхныг шүтэн бишрэх нь хамаагүй илүү сонирхолтой байлаа. Инженер, архитектор болоогүй ч зөв шийдвэр гэлтэй. Гэсэн ч түүний энэ архитектурын мэдрэмж нь ирээдүйд Versace-гийн хувцснуудыг яг л уран баримт шиг маш нарийн бүтэцтэй, геометрийн төгс шийдэлтэй болгоход гол хөдөлгөөр нь болж өгсөн юм. Ингээд тэрээр 26 настайдаа өөрийн авьяасаа сорихоор загварын нийслэл Милан хотод зориг шулуудан хөл тавьжээ. Гэхдээ Gianni эренгүүтэл шууд өөрийн брендийг нээх гэж огт яарсангүй. Эхлээд тэр бусад Италийн томоохон компаниудад зориулж хувцсны загвар гаргаж, загварын бизнесийн дотоод гал тоонд нь орж, зах зээлийн нууцыг хамгийн бүр доороос нь дотроос нь маш сайн судалж авсан байдаг юм. Гайхалтай нь тэр ердөө хэдхэн сарын дараа өөрийнхөө тэрхүү өөрмөц цоглог загваруудаараа шууган тарьж алдаршиж эхэлсэн байна. 1978 онд өөрийн ах Santo Versace-гийн хамтаар Gianni Versace SPA нэртэй компани болон Versace брендийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Удалгүй тэрээр тус оны 3 дугаар сарын 28-нд Милан хотно анхны бэлэн хувцсны цуглуулга танилцуулж ижээ. Энэ мөч бол яг үнэндээ ирээдүйд дэлхийг байлдан дагуулсан Gianni Versace брендийн албан ёсны эхлэл байсан юм. Гэхдээ тэр энэ том далайд ганцаараас хэлээгүй. Компанийг байгуулахад түүний хамгийн том багна нь болж өгсөн том ах Санто нь компанийн ард талын хамаг санхүү бизнесийн ажлыг хариуцаж, харин хайртай охин дүү Donatella нь түүний хамгийн дотн онцгой загварын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Яг л халуун бүлтэй уламжлалт Итали гэр бүлүүд шиг
Тэд гар гараасаа барилцаад хамтдаа загварын ертөнцийг магадгүй бүх дэлхийг эзлэхээр зориг шулуутсан нь энэ байлаа. Анхны дэлгүүр нь Милан хотын Via delle Spighe гудамжинд нэгджээ. Тэр цаг үеэс эхлэн Versace бусдаас огт өөр стилтэй байлаа. Тод өнгө, алтан детайл, зоримог хээ эмэгтэй хүний гоо сайхныг тодтогсон загвар. Энэ нь тухайн үед жинхэнэ хувьсгал байсан гэдэг. Харин 1989 он бол Versace брендийн хувьд маш том шинжилгээний жил байсан. Atelier Versace нэрээр тэрээр өндөр зэрэглэлийн, захиалгын, чанартай хувцсны чиглэл болох үд гүтих шугамаа нээсэн. Мөн түнчлэн Versus нэрээр өөрийн дүү Donatella Versace-д зориулан залуучуудад чиглэсэн илүү рок н ролл хэв маягтай боломжийн үнэтэй туслах брендийг үүсгэн байгуулжээ. 1982 онд бүтээгдсэн загварын ертөнцийн түүхийг оронгоор нэрвүүлсэн нэгэн гайхалтай бүтээл бол Gianni Versace-гийн хамгийн алдартай брендийнхэн нэрийн хуудас болсон Oroton хэмээх ер бусын материал байсан юм. Тэр үед Gianni нэгэн ер бусын зүйлийг хүсжээ. Тэр нь юу байсан бэ гэвэл яг л шингэн металл шиг гялалцдаг атлаа, торгомсог, торох шиг бие дээр зөөлн наалдаж урсаж харагддаг тийм л материал. Үүнийг бүтээхийн тулд тэрээр Германы нэгэн чадварлаг дархантай хамтран ажиллаж загварын ертөнцийг гайхшруулсан хит хөнгөн металл тор буюу гинжин сүлжмэлийг гаргаж авсан юм. Инженерчлэлийн хувьд энэ нь үнэхээр нарийн ажил байлаа. Oroton материалыг хийхдээ маш жижигхэн микро хэмжээтэй металл дискнүүдийг авч хооронд нь дөрвөн талаас нь торлог хэлбэрээр маш нарийн холбож өгдөг. Ингэж холбосноор металл мөртлөө яг л даав шиг уян хатан, шингэн шиг ингээд урсдаг бүтэцтэй болдог байна. Энэ бол зүгээр нэгэн хувцас гэхээс илүүтэйгээр цэвэр урлаг, технологийн нэгдэл байсан юм. Түүний загварын шовнуудаар алдартай супер модельүүдийг яг л алт мөнгөөр бие хутсан мэт гялалдсан, биеийн галбарт тодтогсон Oroton даашинзуудыг өмсөн алхаж дэлхий тахныг алмайруулж байлаа. Өнөөдөр ч гэсэн энэ материал нь өндөр зэрэглэлийн, дур булаам, гялалдсан дүр төрхийн туйл гэдгээрээ алдартай хэвээр. Versace брендийн лого Medusa-гийн түүх. Versace брендийн Medusa лого нь загварын ертөнцийн хамгийн алдартай хүчирхэг бэлэгдлүүдийн нэг юм. Gianni Versace энэхүү логог зохиохдоо зүгээр нэгэн гоёл чимэглэл биш, харин брендийнхэн үндсэн философийг шингээхийг зоржээ. Gianni Versace болон түүний дүүнер өмнөд Италийн Reggio Calabria хэмээх эртний Грекийн соёлын өв ихтэй бүс нутагт өсжээ. Тэд Reggio Calabria-гийн нурсан балгастуунд тоглодог байв. Тэр балгасууд нь эртний Грекийн урлагийн үлдэгдэл болон үлдсэн бөгөөд Medusa-гийн чулуун хуулбарууд дүрсэн ихээр байдаг байлаа. Энэ Gianni-гийн сэтгэлийг маш их татан, хүн хоногшиж үлдсэн гэдэг. Versace брэнд анх 1978 онд байгуулагдахдаа зөвхөн үүсгэн байгуулагчийн нэрийг ашигладаг байв. Олон жилийн хаалтын эцэст Gianni 1993 онд өөрийн хүүхэд насны дурсамжийг сэргээн Medusa-гийн логог брендийнхэн албан ёсны лого болгожээ. Тэгвэл яагаад заавал Medusa-г сонгосон бэ? Грекийн үлгэр домогт Medusa-г хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан гэж өгүүлдэг бөгөөд харагдснаасаа хойш түүний нүд рүү харсан хэн бүхэн чулуу болон хувирдаг домогтой байж. Gianni Versace энэ түүхээс дараах санааг авчээ. Тэрээр Medusa дурлсан хинч түүнээс цогтож чаддаггүй гэж хэлсэн байдаг. Gianni өөрийн бүтээсэн хувцас загварыг хүмүүст яг л ийм хүчтэй сэтгэл төрүүлж анхны харцаар дурлуулаасай гэж хүсжээ. Логог зурхтаа түүний аимшигтай мангас хэлбэрээр биш, харин эртний сонгодог урлагийн хэв маягаар хүчирхэг, дур булаан бөгөөд нууцлаг эмэгтэй байдлаар дүрсэлсэн. Medusa-гийн толгойг тойрсон эртний Грекийн үл тасрахын мөнхийн чанар, тасралтгүй үргэлжлэх хөгжлийг бэлэгддэг байна. Өнөөдөр энэхүү лого нь зөвхөн брендийн тэмдэг төдийгүй чамирхал, өөртөө итгэлтэй байдал, тансаг хэрэглээний дэлхийн хэмжээний синоним болсон юм. Versace-г өмссөн хүн бол хүний анхаарлыг шууд татах нөлөөтэй, үнэхээр тошхон бас тансаг байх ёстой гэсэн мессеж байж. Түүнээс гадна Gianni-г урлагийн хүмүүст нь хитрхи заадгаа, хит их алт гэх мэтээр маш ихээр шөмжилдэг байв. Гэвч Gianni энэхүү заадгаа, оргилсон, өнгөлөг байдлыг Италийн уламжлалт барокко хэв маягтай холбож рок н роллын ирж хүчтэй нийлүүлж чадсан нэг юм. Тэр ирчүүдийн цамцыг ч харт орго болон алтлаг хийгээр чимэглэж чадсан. Versace брендийн Medusa лого нь 1990-ад оны ихээр албан ёсны бэлэгдэл болсноос хойш загварын түүхэнд үлдэх хид хідэн цуглуулгын гол амин сүнс нь болж ирсэн.
Жани болон Донателло Версаче нарын уралсан Медузагийн дүрслэлийг хамгийн тод илэрхийлсэн хамгийн алдартай цуглуулга хувцснуудыг одоо бүгдээрээ хамтдаа сонирхцгоё. Нэгдүгээрх нь 1994 онд гарсан Safety Pin буюу аюулгүй зүүн цуглуулга. Энэ бол Versace брэндийг дэлхийд даяар секундын дотор алдаршуулсан түүхэн цуглуулгуудын нэг юм. Энэ бол алдарт жүжигчин Hugh Grant-ийн шинэ киноны нээлтийн үдэш байлаа. Тэр үед Hugh Grant-ийн найз охин байсан Elizabeth Hurley төдийлөн олонний танил биш байсан залуухан бүсгүй. Тэрхүү улаан хевсний ёслол дээр Versace-гийн нэгэн даашинзтай хүрэлцэн ирсэн. Тэр даашинзыг ямар нэгэн утас, цахилгаан, товчоор биш харин ердөөл аврах том алтлаг өнгөтэй сүлбүүрийн зүгээр холбож тогтоосон байсан. Энэхүү хит задгай, зоримог, тас хар өнгийн даашинз маргааш өглөөн л гэхэд дэлхийн бүх сонин хэвлэлийн нүүрэн дээр заларсан байдаг. Хамгийн гайхалтай нь энэ даашинз Elizabeth Hurley-г ердөө ганцхан шөнийн дотор дэлхийн хэмжээний суперод болгон хувиргасан түүхтэй. Хүмүүс тэр даашинзыг бүр тусгаалan нэрлэж загварын түүхэнд зүгээр л тэр даашинз буюу that dress гэж ярьцгаадаг болсон. Энэ үйл явдал нь Versace брэндийг эмэгтэй хүнийг хэрхэн олонний анхаарлын төвд маргаангүйгээр авчирч зоригтой, дур булаан бас эрх мэдэлтэй харагдуулж чаддгийг дэлхийд дахинд баталж өгсөн юм. Тэгвэл тэр алдартай даашинзыг яг яаж сонгож өмссөн гэж бодож байна? Энэ бол бүр жил сонирхолтой түүх. Тэр үед Elizabeth Hurley болон жүжигчин Hugh Grant хоёр төдийлөн алдартай биш байлаа. Бас тэмж баян байсангүй. Киноны нээлтэд өмсөх хувцгааж маш олон алдартай загварын орднууд руу хандсан ч ихэнх нь танихгүй хүмүүст хувцас өгөхгүй гэд шууд л татгалцсан гэдэг. Харин ганцхан Versace-гийн Лондон дахь офисоос л эерэг хариу ирж нэг даашинз зээлдүүлэхийг зөвшөөрчээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр офист нь яг тэр үед өөр хүнд өгчгөөгүй байсан ганцхан ширхэл загварын даашинз үлдсэн байсан нь тэрхүү алтлаг сүлбүүрийн зүйтэй хар даашинз байсан байна. Элизабетэд өөр ямар ч сонголт байсангүй. Тэрээр тэрхүү даашинзыг ямар нэгэн тансаг хайрцаг тууцтайгаар биш харин зүгээр л цагаан гэлгар утанд хийгээд л офисоос нь авч гарсан гэдэг. Түүнд тусгай хувцас шалгагч өсчин нүүр бодогчж байсангүй. Тэр зүгээр л гэрте очиод өөрөө нүрээ бодож үсээ янзлаад нөгөө гэлгар уттай даашинзаа гаргаад өмссөн чинь яг л түүний бид цутгсан мэт төгсгийн төгс таарчээ. Бусад брэндүүдийн голж татгалцсан Versace-гийн оффист гологдоод үлдсэн байсан тэр ганцхан даашинз маргааш нь дэлхийн бүхэл сонины эхний нүүрэнд гарч загварын түүхийг тэр чигт нь өөрчилсөн гэдэг. Дараагийнх нь 1992 онд гарсан Bondage буюу Miss S&M цуглуулга. Gianni Versace-гийн хамгийн их шуугиан тарьж загварын ертөнцийг цочроосон цуглуулгуудын нэг нь яа харахгүй энэ юм. Арьсан оосор, корсет, гинж болон металл чимэглэлүүдийг өндөр зэрэглэлийн даашинзтай хослуулсан хэм маягтай. Арьсан оосорны холболтууд болон даашинзны төмөр тоноглолууд дээрх Медузагийн толгойг байршуулж эмэгтэй хүний хүчрэхэг, давмгайлагч, дур булаан төрхийг улам тодтогж өгсөн загваруудын нэг юм. Дараагийнх нь Барако болон торгон цамцнуудын цуглуулга нь 1990-ад оны супер модельүүдийн 90 үеийг тодорхойлсон цуглуулга. Gianni Италийн Барако урлагийн хээнүүдийг тод өнгийн торгон дээр хэвлэж эхэлсэн байна. Алтан шаргал өнгийн навчин хээ, leopard буюу ирвэсний хээтэй тансаг торгон цамцнууд, эдгээрийн хит чамин максималист хийнийд хамгийн төв хэсэгт нь Медузагийн толгой үргэлж байрладаг бөгөөд цамцны алтан товчнууд нь тэр чигтээ Медузагийн дүрс байдаг байна. Үүний дараа 2018 онд гарсан Versace Tribute цуглуулга нь Gianni Versace-гийн таалал төгссөний 20 жилийн ойд зориулж түүний дүү Donatello ахыхаа хамгийн шилдэг бүтээлүүдийг сэргээн засварлаж танилуулсан түүхэн шоуны нэг юм. Шоуны төгсгөлд 90-ад оны домогт супер модельүүд ах дүүсээ нээсэн алдартай Oroton буюу алтан даашинзнуудыг өмсөн гарч ирсэн. Эдгээр даашинз болон гоёл чимэглэлүүд нь тэр чигтээ Медузагийн бэлэгдлэр гойсон байдаг. Үүний дараа La Medusa болон Medusa 95 цуглуулгууд. Versace брэнд зөвхөн бэлэн хувцснаас гадна Medusa нэрээр овоглсон цүнх, гоёл чимэглэлийн тусгай цуглуулгуудыг тогтмол гаргадаг болсон. La Medusa цүнхнүүд нь цүнхний яг голд нь том хэмжээтэй 3D хэлбэрийн алтан эсвэл цүнхнийхээ өнгөтэй ижил Медузагийн плак байрлуулдагаараа алдартай. Харин Medusa 95 нь 1995 оны цуглуулгаас санаа авсан эртний грек хээтэй Медузагийн дүрс бүхий туузан чимэглэлүүдийг орчин үеийн даашинз цүнхэнд ашигладагаараа онцгой юм. 90-ад оны алтан үе ба супер модельүүд
1990-ад он. Энэ бол Versace брендийн жинхэнэ алтан үе. Дийлдэшгүй том давалгаа байлаа. Gianni Versace загварын ертөнцид нэгэн агуу хувьсгал хийсэн нь өнөөдөр бидний хэлж заншсан супер модель гэдэг тэрхүү ойлголтыг анх удаа утгаар нь бий болгосон явдал юм. Тэрнээс өмнө загвар өмсөгчид зөвхөн хувцсыг л харуулдаг. Нэгсэндээ хөдөлгөөнтэй манекенууд шиг л байсан. Харин Gianni өөрийн гарын медалиудаа онцгой харизма, хувийн зан чанарыг шингээж тэднийг олон нийтийн нүдэн дээр яг л Холливуудын одод шиг гялцуулж чадсан юм. 1991 онд болсон Versace шоуны төгсгөлд 4 супер модель болох Naomi Campbell, Cindy Crawford, Linda Evangelista, Christy Turlington нар хамт алхсан нь өнөөдөр ч загварын түүхэнд түүхэн мөч гэж тооцогддог. Тэрээр эдгээр домогт бүсгүйчүүдийг нэг дор тайзан дээр гаргаж гар гараасаа хөтлөлцөн дуучин Жорж Майклийн алдартай Freedom дууны аян дор алхуулсан тэр мөч бол загварын түүхийг тэр чигт нь өөрчилсөн хамгийн өндөр байр суурь эзэлсэн хэсэг. Үнэн дээр энэ дөрвөн бүсгүй яг энэ шоуны өмнөхөн Жорж Майклийн Freedom 90 дууны клипэнд тоглоод байсан юм. Gianni Versace тэрхүү pop соёлын давлгааг маш соргогоор мэдэрч тэднийг яг тэр дуун дээр тайзнаа хамт алхуулсан нь суу тухайн гэлтэй. Энэхүү зоримог алхам нь pop соёл болон өндөр зэрэглэлийн тансаг загвар хоёр анх удаага шууд нэгэн цэгт нэгдсэн онцгой давлгаа байлаа. Энэ мөчөөс эхлээд загвар өмсөгчид зүгээр нэгэн хувцсны үлгөр биш, дэлхийн хэмжээний алдартай супер одод болон хувирсан түүхтэй. Энэ үеэс эхлэн түүний хувцснуудыг Холливуудын одод ч ухаангүй шүтэж эхэлсэн байдаг. Madonna, Elton John гэтгэр үеийн топ одод Gianni-гийн зөвхөн үйлчлүүлэгчид биш, амь нэгтээ дотны найзууд нь болцгоосон гэдэг. Гэхдээ хамгийн онцлог түүх бол Уэлсийн гүнж Diana юм. Тэрээр хааны гэр бүлийн тэрхүү хуучинсаг хатуу чанга хувцсалтаас татгалзаж шуугин тарьсан салтынхан дараа Versace-гийн маш тансаг тас хар үнэхээр гоё ингэртэй даашсан цар гойж олонний өмнө гарч ирж байлаа. Diana гүнж Gianni-гийн хувь хүнийх нь хувьд маш их хүндэлдэг. Тэд үнэхээр чин сэтгэлийн найзууд байсан гэдэг. Versace брэнд ингэжэл хаант засгийн гүнжээс ахуулаад pop соёлын хаад хүртэл хүн бүрийн зүрх сэтгэл рүү хүчтэй урсан орж ирсэн түүхтэй. 1993 он Versace брэнд дэлхийд дахныг байлдан дагуулж карьерийнхаа оргилд явж байх үед Gianni Versace маш ховор төрлийн хор тавдар туссан гэдгийг мэдсэн байна. Тэр нь дотор чихний хор тавдар юм. Яагаад энэ мэдээллийг олон нийтээс нууцлсан бэ гэвэл тэр үед Versace брэнд олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар бэлтгэж байсан учраас компанийн гол толгой сууд ухаанд нь хүнд өвчтэй гэсэн мэдээлэл тархвал брендийн үнц нь унах аюултай байв. Тиймээс энэ мэдээг маш нууцхан өрүүлдэж. Хожим нь түүний дүү Donatella Versace дурсахдаа миний ах химийн эмчилгээ хийлгэж байхдаа маш их хавтаж өөрчлөгдсөн учраас Милан дахь байрнаасаа бараг гардаггүй байсан гэж хэлсэн байдаг. Өвчний улмаас Gianni 1993-аас 1996 оны хооронд маш хүнд эмчилгээнүүдийг хийлгэжээ. Яг энэ үеэс эхлэн тэрээр өөрийн загварын хаант улсын дизайн, удирдлагын ихэнх хэсгийг өөрийн төрсөн дүү Donatella болон төрсөн ах Santo нартаа даатгаж шилжүүлж эхэлсэн юм. Donatella Versace өнөөдөр энэ брендийг удирдах байгаагийн гол эхлэл нь үндэ ахайх нь өвчин байсан гэж хэлж болно. Гэхдээ хамгийн гахалтай нь Gianni Versace үнэхээр хүчтэй тэмцэгч байсан бөгөөд хавдрыг бүрэн ялан дийлж чадсан юм. Эмч нар түүнийг хавдаргүй бүрэн эдгэрсэн гэж албан ёсоор оншилсан бөгөөд тэрээр амьдралдаа дахин бэлэн болоод байлаа. Гэвч харамсалтай нь хавдраа ялан дийлснээс ердөө 6 сарын дараа мөн компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр гаргах гэрээнд гарын үсэг зурснаас хойш 4 хоногийн дараа буюу 1997 оны 7 дугаар сарын 15 энэ өдөр загварын ертөнц төдийгүй дэлхийн нийтээрээ гинтийн маш том цочролд орсон юм. Тэр өглөө Gianni өөрийнхөө Майами бижэд байрлах Casa Casuarina харшийнхаа хажууханд байдаг кофе шоп орж өглөөний сонин болон кофегаа аван гэрлүүгээ буцан алхаж байв. Гэтэл харш руу н орох яг тэрхүү тансаг шатны урд түүнийг отож байсан нэгэн залуу гинэт гарч ирээд Gianni-г шууд 2 удаа будан амийг нь хөнөөсөн байна. Gianni ихэвчлэн бие хамгаалагчтайгаа явдаг байсан ч тэр өдөр зүгээр л өөрөө ганцаараа явахыг хүссэн гэдэг. Gianni Versace-д онцгой ямар ч буруу байгаагүй бөгөөд тэр ердөө л 50 наснда уран бүтээлийнхээ эд оргил үед инхүү хорвоо орхижээ. Алуурчин нь Эндрю Кюнэнэн гэгч цуврал алуурчин байсан бөгөөд энэ хэрэгээс хойш 8 хоногийн дараа өөрийгөө өгөөдгсөн байна.
Хамгийн хачирхалтай нь Гвиненэ нь яагаад заавал Жаныг ингээд золиосоо болгож чиглүүлсэн бэ гэдэг шалтгаан нь одоо хүртэл бүрэн тайлагдаагүй. Загварын түүхэнд хамгийн том нууц хэвээр үлдсэн юм. Хүмүүс ч Versace брэнд үүгээр дуусгар болж бүр мөсөө мөхнө гэж бодож байв. Учир нь брендийн зүрх тархинд байхгүй болчихсон шүү дээ. Гэвч түүний ах Санто хайртай охиндоо Донателла нарт гашуудад суугч завдал байсангүй. Тэдний өмнө маш том хүнд асуулт тулгарсан байлаа. Жаныг өгөр энэ агуу эзэнт гүрнийг энэ компанийг цаашид яаж авч үлдэх вэ? Ах Жаныгаа алдсан Донателла Versace-гийн хувьд энэ үе амьдралынх нь хамгийн хүнд сорилт байлаа. Тэрээр ямар ч бэлтгэлгүйгээр гинтл Versace хэмээх агуу эзэнт гүрнийг ганцаараа захирах, авч явах тэрхүү хүнд хувь тавилантай нүүр тулсан юм. Ахыхаа үлдээсэн тэрхүү агуу уламжлал нэр хүндийг унахалгүй авч явахыг үнэхээр хүсэж байсан ч түүнд ирсэн асар их дарамт, стрессээс болж тэр маш гүн сэтгэл готролд орж байв. Жанигийн орон зайг хинж нөхөж чадахгүй мэт санагдаж байсан тэр үе. Гэвч яг 2000-ад он хинж төсөөлөөгүй, хэнийг ч төсөөлж чадшгүй нэгэн маш онцгой мөч тохиож Versace брэнд дэлхий дахин мандан бадарсан түүхтэй. Энэ бол маш олон хүний тэр бүр мэддэггүй интернетийн түүх юм. 2000 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын улаан хевсний ёслол дээр дуучин Jennifer Lopez Versace-гийн уралсан ингэрэн ингээд гүйцээг нь хүртэл заадгаа буюу онгорхой үл ялэг гэрэлтдэг маш өвөрмөц ногоон өнгийн даашинзтай хүрэлцэн иржээ. Энэхүү зургаас таны харж байгаачлан давууны урсгал болон зоримог зүсгэлт нь тухайн үедээ pop соёлд жинхэнэ тесрэлт болсон юм. Энэ даашинз зүгээр ч нэг шууган тариаг үнэхээр дэлхийн технологийн салбарт эргэлт хийсэн гэхэд болно. Маргааш нь интернетэд J-Lo-гийн энэ даашинзтай зургийг хайсан хүмүүсийн халт дэлхийн түүхэнд бүх дэд амжилтыг эвдсэн байна. Гэтэл яг тэр үед Google хайлтын систем зөвхөн текст хэлбэрээр л хариулдаг байж. Сая хүмүүс зөвхөн Jennifer Lopez Green Dress гэж улайран хайж байсан тул Google-ийн инженерүүд үүнийг яаж зүгээр нэг текстээр тайлбарлахаа үнэхээр мэдсэнгүй. Хүмүүст унших текст биш, нүдэрээ харах зураг л хэрэгтэй байлаа. Яг энэ ер бүсийн үйл явдлаас шалтгаалж Google компани Google Image Search буюу зураг хайлтын цэсийг шинээр зохион бүтээх агуу санааг олсон байна. Тийм ээ. Таны өдөр бүр гар утсан дээрээ хэрэгэлдэг Google Images үүссэн гол шалтгаан нь ердөө Donatella Versace-гийн зориг гаргаж хийсэн тэрхүү ганцхан ногоон даашинз юм. Энэхүү дэлхийг хамарсан шууган интернетийн түүхийг өөрчилсөн амжилт нь Donatellад ахыхаа алдрыг үргэлжлүүлэн авч явах асар их урам зориг, итгэл найдварыг эргүүлэн бэлгэлсэн юм. Загварын хаан Gianni Versace 1997 онд таалал төгсгөд түүний гэрээслэл дэлхийд дахныг маш том шоконд оруулсан юм. Gianni өөрийн үүсгэн байгуулсан олон зуун сая доллараар үнэлэгдэх Versace эзэнт гүрнийхээ тал хувийг буюу яг 50% өөрийн хайртай зээ дүү болох Donatella-гийн охин Allegra-д үлдээсэн байлаа. Тэр үед Allegra ердөө 11 настай байсан бөгөөд ганцхан шөнийн дотор дэлхийн хамгийн баян хүүхдүүдийн нэг болж хувирсан юм. Төрсөн ах дүү нартаа биш яагаад зээдүүдээ өгөхөр болов? Хүмүүс яагаад компани хамт босгосон дүү Donatella эсвэл Санто нартаа өгөөгүй юм бэ гэж маш ихээр гайхдаг. Үүний цаана загварын ертөнцийн маш том драма, гэр бүлийн маргаан байсан юм. Тухайн үед Gianni хорт авчиртай тэмцэж байх хугацаанд дүү Donatella болон ах Санто нартайгаа компанийн ирээдүй менежментийн асуудлаас болж харилцаа нь маш муу буюу бүр дайны байдалтай байжээ. Компанийн 30%-ийг Санто 20%-ийг Donatella эзэмшдэг байсан тул Gianni өөрийн 50%-ийг ах дүү нарийнхан хинтэн ч хүссэнгүй. Тэрээр гэр бүлийн эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах, мөн өөрийнхөө хамгийн хайртай, үргэлж үннийг хэлдэг байсан бяцхан гүнж Allegra-д туйлын итгэл хүлээлгэсэн нь энэ байлаа. Гэвч энэ их хөрөнгө 11 настай охинд маш том дарамт болсон гэдэг. Donatella хожим нь хэлэхдээ Gianni охиныг минь хайрлан хамгаалдаг байсан ч гэрээслэлээрээ түнд дэндүү хүн тачааг үлдээсэн. 11 настай хүүхэд дэлхийн хамгийн том сонин, сэтгүүл, хэвлэлүүдийн нүүрэн дээр гарна гэдэг би хэнд ч хүсэхгүй зовлон гэж уулга алдсан байдаг. Allegra Versace 1986 оны 6 дугаар сарын 30-нд төрсөн бөгөөд яг 2004 онд насанд хүрмэгцээ Gianni Versace-гийн гэрээслэн үлдээсэн Versace брендийн 50%-ийг буюу тухайн үеийн ханшаар барагцаагаар 500 сая $500 албан ёсоор өвлөн авч загварын хаант улсын хамгийн хүчирхэг эзэн болсон ч
Олонний анхаарал, папарацци, хэвлэл мэдээллийн дарамтаас цугтаж маш нууцлаг даруухан амьдралыг сонгосон юм. Тэр байтугай сургуульд байхдаа хүмүүст өөрийгөө Versace биш, аавынхаа Beck гэдэг овгоор танилцуулдаг байж. Он цаг өнгөрсөөр 2018 онд Versace брэнд Michael Korsen Capri Holdings зарагдаж байсан түүхтэй. Гэвч загварын ертөнцид саяхан дахин нэгэн маш том түүхэн эргэлт гарсан нь Prada Group Versace-г 138 тэрбум Америк доллараар албан ёсоор худалдаж авсан явдал байлаа. 2025 онд хийгдсэн энэхүү аврах хэлцэл нь Италийн хамгийн алдартай тансаг зэрэглэлийн хоёр брендийг нэгтгэсэн түүхэн үйл явдал болсон төдийгүй Prada болон Miu Miu-тэй мөр зэрэгцэн LVMH зэрэг дэлхийн томоохон конгломератуудтай хүчтэй өрсөлдөх хамгийн том стратегийн нүүдэл болсон юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү грэний дараа олон жилийн турш брендийн зүрх тархинд болж ирсэн Donatella Versace ерөнхий дизайнерын албан тушаалаас бууж Versace-гийн ерөнхий элч төлөөлөгч буюу Chief Brand Ambassador-ын дүрээр ажиллах болсон байна. Харин түүний орыг Miu Miu брендийн загварын захирлаар ажиллаж байсан Daria Vitale залгамжлан авсан бол Prada-гийн өв залгамжлагч болох түүний хүү Lorenzo Bertelli Versace-гийн дараагийн цоо шин 90 үеийг удирдан чиглүүлэх гүйцэтгэх захирлаар томилогджээ. Хэдийгээр удирдлага эзэмшигчид солигдож шинэ хуудас нээгдсэн ч Versace гэдэг зөвхөн хувцас биш хэвээрэл байна. Энэ бол эр зориг хизээж бууж өгөхгүй байдал, тогшин ба бардам зан гэлтэгдэг амьд урлаг юм. Медузагийн лого одоо ч шин төрхөөр загварын ертөнцийг ховсцоор байна. Гэхдээ энэ хилцлийн хамгийн гахалтай, хамгийн сэтгэл хөдлөм хэсэг нь юу гэж? Энэхүү албан ёсны гэрээнд 2025 оны 12 дугаар сарын 2-нд бүрэн хаагдсан юм. Энэ бол яг Gianni Versace-гийн мэндэлсэн өдөр байлаа. Түүний дүү загварын ертөнцийн хатан хаан Donatella Versace энэхүү мөчийг тэмдэглэхдээ ах минь үүнийг хараад үнэхээр баярлаж инээмсэглэх байсан. Брэнд маань эргээд төрлөх Италийн гартаа ирлээ хэмээн сэтгэл хөдлөм тэмдэглэсэн байна. Дөнгөж 15 настайдаа ээжийнхээ ойдлын урланд туслаад гүйж явсан тэр нэгэн Итали хүүгийн мөрөөдөл дэлхийг бүхэлд нь өөрчилж чадсан шиг бид ч бас өөрсдийн шантаршгүй мөрөөдлөө тийж түүнийхэн төлөө тууштай зүтгэх ёстойг энэ түүх сануулдаг. Та дараагийн удаа Versace-гийн хувцсыг өмсөх эсвэл зүгээр л логог нь харахтаа үнийг зүгээр нэгэн үнэтэй давуу гэж битгий хараарай. Энэ бүхний ард хүний хамгийн нандин сэтгэл хөдлөл, Италийн өгөөмөр соёл, бас нэгэн суут уран бүтээлчийн амиа өгөх шахан бүтээсэн гашуун хатлаа гайхамшигт түүх нуугдаж байдаг юм шүү. Та бүхэн Gianni Versace-гийн амьдралын эргэлтүүд болон J-Lo-гийн даашинз Google-ыг хэрхэн өөрчилсөн тухай энэхүү нууцлаг түүх сонирхолтой байж чадсан гэж итгэж байна. Сонсохыг хүссэн алдартай брендийн түүх байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээ манай видеонд лайк дарж, суугтаа subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн сонирхолтой түүхээр уулзтлаа. Түр баяртай.